За өглөөний минь манайхаа ажилдаа гарч чинь өглөөний 2 дахь өдрийн өглөөний 4:30 болж байна. Өчигдөр ажилласан гэхдээ бичлэг хийгээгүй. Өчигдөр $240 хийсэн. За одоо тэгээд эхнийхээ үнийг авцгаая хэдүүлээ өнөөдөр 10 цаг хүртэл ажиллаад нөгөө дараагийнхаа ажил руугаа очино. За явж эхнийхээ үнийг авцгаая. Thank you. За нэлээд зэлүүд газар л хүрээд ирлээ дээ. Энэ л юм шиг байна. Энд нэг гэрэлтэй цог харагдаж байгаа. Эндээс хүн аваад онгоцны бодол явнаа. $40 трип авсан. Тийм байх шиг энэ тэр дотор хүн байна. Нисгэгч байсан юм шүү дээ. Онгоцны бодол дээр хүнээ буулгачлаа. $55 болсон. Тэгээ одоо даунтаун руу буцаад явчихсан. Сая онгоцны бодлоос шим зөрөөд авчихсан чинь авч чадсангүй. Тэгээ даунтаун руу одоо 21 минут байна. Баг зэргийн төгжрэлтэй байна. Яг үүр цагаа сайхан харагдаж байна да. Тасралтгүй хүн зөөгөөл явж байна. Дараагийн хүн маань одоо 2 минутын зайтай байна. 9 цаг болж байна. Одоогийн байдлаар миний бодлоор нэг $100 гаруй явж байгаа бах та. За өнөөдөр Uber ингээд дуусгая дөө. Одоо даунтаунаас ажил руугаа очих гэж 10 цаг 4 минутанд очихоор байгаа байхгүй. 12 майл 17 минут гинэ. Тэгээ зам дагуу хүн аваад явчих гэхээр бүр нөгөө 10 цаг 4 минутаас бүр хоцрох гээд болдгоо. Камерыг л оруулчих. Бүр хоцрох гээд болдгоо. Тэгэхээр ингээд шууд явчих. Өнөөдөр өглөө гараад одоо $136 явж байна. Тэгээд дараагийнхаа ажил руу явъя да. За өглөөний минь. Сайхан амарсан уу? Түрүү 7 хоногт хийсэн ажил. Энүүгээр нэг чулуунууд байсан. Тэгээд овоосон шороо байсан. Тэрийг нь янзлаад том чулуунуудыг ингээ хаягаар нь тавиад энд айгүй их барилгын хог байсан. Тэрийг доор нь болж байгаа чулуунуудаа ингээ тавиад гоё болцсон шүү дээ. Тэгээ жоохон өндөрлцсөн байгааг харж байгаа бах. Одоо ийшээ ус нэвчиж орохгүй гэсэн, тогтохгүй гэсэн. Хойтл муу адилхан юм болсон байна. Тэгээд даваа тал нь цог ах ярьж ин л да. Өөрт нь байсан материалаар ингээд янзлаад ийм цэгцтэй гоё болгоцсон байна. Хамгийн том даваа тал нь болохоор нэг ус тогтохгүй доошоо хундаам руугаа ус нэвчихгүй гэдэг даваа талтай болсон. Одоо нөгөө талын өнөөдөр нөгөө талын нэх үү? Энэ шатны ажиутлын энэ газрыг болохоор ухаж агаад нөгөө доогуур нь ус нэвчдэггүй нөгөө хар юмаа дэвсээд тэгээ бид нарт ийм чулуунууд байгаа. Энэ чулуунуудаа дэвсээд гой зэгцтэй болгон. За энэний хажуу хаяагаар бас тэрийг хийгээд за энэ хэсэгт нөгөө цемент байхгүй байгаа. Энийг тэгээ бетондод замаа дуусгах чинь гэсэн шаттайгаа нийлүүлээд ийм ажил хийх нэ. Одоо энийг нь ингэж бүр хэлж ажиллаад энийг тавьсны бас даваа тал нь доогуур нөгөө өвс урахгүй цэвэрхэн болд юм байна. За боллоо. Гол нь нөгөө байшин дээр өөр дээр нь байсан юмар нь ингээд цэвэрлээ тавьчихаар хамаагүй дээр болчихж байгаа байхгүй. Одоо энэ хажуугаар нь гоё ингээд цэцэг тавьчихвал энэ айл нь авсан айл те. Бүр гоё болох та. За нэг хоо бэлтцсэн. Одоо энэ дээр муу адилхан яваад
хамгийн сүүлд нь энэ улаан чулууга тавиад энэ талдаа болохоор цементлээд юу гаргана гэж бодоод байсан байхгүй. Шаттай нь юу нийлүүлнэ гэж бодоод байсан чинь доороо цемент нь байсан юм байна. Тэгэхээр одоо ямар ч хэсэн бит хоёр цемент зураад энэ доороо энэ зайтай аваад байгаа байхгүй. Одоо энэгээр тэр зайг нь юу яагаад тэнцвүүлээд тэгээ наашаага жоохон налуу болгоод цементлээд энэ хэсгийг цементлээд энэ хүртэл цементлээ. Одоо бид тэр цайнд орох гэж байна. Эндээс ийшээгээ бол цементлэх шаардлагагүй гэж үзэж байгаа байхгүй. Энэ хүртэл юугаа бейсмент байгаа. Тэгээ эндээс энэ болохоор нөгөө сүулт нь нэмсэн ч юм уу. Эсвэл яг нөгөө байшингийнхын үндсэн хэсэг биш нөгөө сан рум гэж ярьдаг, кофе рум гэж ярьдаг шүү дээ. Нэмэлт гаргасан нэг тийм өрөө байгаа байхгүй. Тэгэхээр энэний доор бол хундаан байхгүй байгаа. Манай том хүүгийн хийсэн сандвич. Айгуу гэж асуухгүй байна шүү. Энэ доторх нь арилах уу? Тэгэхээр олон мэдчих би өмнө нөгөө цааны цогц тэр юуны өрөөлөө. Бид хоёр байшингаас ийм гоё сэтгүүл боллоо. Айгуу гоёор хадгалагдсан байна. Тэгээ Google-дэд үзсэн чинь 63 оны 11 сарын 22-нд John Kennedy буудуулж насварсан. Тэрнээс нэг хэд хоногийн дараа, нэг 12 хоногийн дараа. Тэгээ энэ дээр нь болохоор хатагтай Kennedy оршуулгын цуваанд нь оролцохоор ингээ хүлээж гинэ гэдэг чинь. Айгуу гоё хадгалагдсан. Сэтгүүл байна. Энэ дээр нэм тамхины сурчлагаа байна. Энэ үед нөгөө фильтртэй тамхи гарч ирсэн юм шиг байна. Фильтртэй тамхиг хүмүүс татах айгуу дуртай байдгаа л гэж. Сонирхолтой юм байна. Ийм цемент байна. 60 LB гэдэг чинь 30 орчим кг болсон. Энэ 27.2 гэдэг энэ шүү дээ. Тэгээ зөвхөн ус нэмээд болоо гэж юм. Энэгээр Serin post гэж юм, за sidewalk зам гэж юм тий, shot гэж юм, шал гэж юм тий. 4000 PSI тагч юм. Ус нэмэл болчт юм байна л да. Тэр битэр чинь бодвол одоо эндээс энэ хүртэл цементтэй шүү дээ. Тэгээ хамаагүй дээр болсон байна. Өмнөхийг бодвол энэгээр нь ингээд налуулаа жоохон босгоод цементэлсэн. Энэ урд хэсгээр нэг нь юм ургуулахгүй гэдэг нэг юм дэвссэн юм байна л да. Тэгээ энэ нь муу байсан уу эсвэл олон жилийн хугацаанд ингээд идэгдсэн үү? Энийн нэвт нөгөө үндсэн яваад идсэн. Юм ургацсан. Одоо энэ бүр өгөрсөн ингээд тас усрээд. За хотел юм ухчихагаад зооснууд болоод байна да энэ газраас. Бид хоёр гинт эрдэнэс болоод баяжсан байвал бити гахаарэ. За энэ урд хэсэг дууссан. Одоо энэ хэсэг жоох шийдлээ. За баяртай. Төрүүлээд явлаа.
За ажилласаа гараад ирлээ. Жоох эрт гараад ирсэн. Ягаад гэвэл манай эхнэр нөгөө хүүхдүүдээ авч амжихааргүй болчиход би очиж авах гээд тэгээ нүүр гараач угааж амжилгүй гараад ирлээ. Нэр өнөөдөр барилгын ажлын цалин авах гэж байгаад мартаа гараад ирсэн байна. Яарж байгаад маргааш л авчи тий. Барилгын ажил дээр өдрийн хідээр ажиллаж байгаа вэ гэж хүмүүс асуусан байлээ. Тэгээ маргааш их цалингаа авчаад харуулъя заяа. Тэр өдөр хэлье. За ингээ явж байхдаа өмнөх видеоны комментуудаа хариулчихъя. Бас л нөгөө нэг Uber-ээр $400-500 олж болно гэсэн дэр хэрүүлхийгээл жижиг юмн дээр ойлгоод уншиж чадахгүй. За би гарчган дээр Uber-ээр өдөрт $400-500 олж болно гэсэн. Болох уу? Болно. Олж чадна, болно. Хичээвэл өөрөө хүсвэл те. Өдөр болгон олдгүй. Үгүй. Ингээд ойлгочих юм дээр чинь тэгээд нөгөөдхөө $400-500 7 хоногор нүржүүлээ, сараар нүржүүлээл PayPal гээл зарим нь болохоор зарим нэг явдгууд нь юм уу эсвэл мэддгүүд нь болохоор хотлоо ярьлаа гэж мангартаад байна. Тэр чинь жоохон наанта занта ойлгочих болно үстэй. Америкт амьдрах үртгийн талаар асуусан байлаа. Тэгээд өмнө бас нэг бичлэгээрээ бүр дэлгэрэнгүй задлаад бүгдийг тайлбарлаад ярьсан бичлэг байгаа. Тэгээд тэрийг хайж болоод үзчихээрэй. Миний пэйж уудс юм уу YouTube уудс дээр байгаа. За Chicago South Side-аас нөгөө хүн жоохон буруучсан байлаа. Soft Side гэвчсэн байлаа. South гэдэг нөгөө доотлын доошогоо Chicago-гийн доод хэсэг гэсэн үг байхгүй. Тэр хэсгээс хүн авах аюултай юу гэсэн байлаа. Аюултай тэ өмнө би Uber хийдэг байхдаа ямар юм тохиолдож ирсэн бэ гэх юм бол ингээд машинд суучаад тэ нэг газар хургуулчаа тэнцэнэ нэг хүнтэй уулзчаад нэг юм дамжуулдаг ч юм уу яадаг чинь тэгэл дараа хаягаа өөрчлөл дараагийн газар руу явал хаягаа өөрчлөл дараагийн газар руу явал ингээд заваараад байдаг хөхгүй. Тэгээ би одоо яг юу хийгээд байгааг мэдэхгүй ч гэсэн ингээд таамаглахад бол ингээд нэг хүнд юм дамжуулаад за нөгөө нэг зардаг мардаг татдаг матдаг юм аа ингээд дамжуулаад байгаа юм болов гэж таамагласан. Тэгээд надад болон манай хэдэн найзуудад бас яг адилхан тийм хүн тохиолдсон. Тэгээд бид нар яаж исэн бэ гэхээр яг цагдаагийн машины ард очиж зогсоод тэр чинь өмнө хэрэлдэж болохгүй шүү дээ. Буу муу гэх юм бол чи яагаад намайг ингэж байгаа ингээд бөө хэрүүл урал болно. Тэгэхээр зүгээр цагдаагийн машины ард очиж зогсоод за одоо буу гэж нөгөөдөг чинь буугаа авчдаг байхгүй. Тиймэрхүү юм тохиолдож ирсэн. За бас нэг өөр манай нэг найзад бас машин тэргийг хулгайлж ирсэн байсан тиймэрхүү юмнууд тохиолдож ирсэн. Тэгэхээр ер нь бол тэр хайвд явж явах юм болвол нэг тэр хавар хүн авах гээд ажиллах гээд хэрэг байхгүй. Тэгэл болох яваад хотын төв рүүгээ явцсан дээр. Хин тэгэл $10-20 төлөө явж байгаа л дээр нь төлөхийг хүсэвд тийм үстэй. Нөгөө Uber-ийн мөнгөө банк руугаа татна гэж хэлсэн чинь тэр нь юу гэсэн үгээ тайлбарлаад өгөөч гэсэн байна. Одоо Uber-ийн аппликейшн дотор чинь мөнгнүүд нь цугларсан ингэж явж байгаа шүү дээ. Тэр нь миний банкны данс руу тэгэл шууд орчдөг байхгүй. Маргааш нь. Өмнөх бичлэгтэр ирсэн асуултууд нэг иймэрхүү байна. Тэгээ та нар бас энэ бичлэгний доорч гэсэн гоё асуултуудаа үлдээгээрэй. Дараагийн бичлэгүүдээр хариулаад явъя. Асуултаа бичгтээ зөвхөн YouTube дээр бичээрэй. YouTube-ийн асуултуудыг л уншиж байгаа шүү. Муухай хэрүүлийн чанартай асуултуудыг бол аль болох уншихгүй хариулахгүй байхыг хичээнэ зэ. Бүр гэдэн хөдөлчихгүй л байлаа. За тэгээд өнөөдрийн бичлэг ингээд дуусгая. Та бүхэн лайка дараарай, subscribe хийгээрэй, коммент үлдээгээрэй. Маргаашийн бичлэгээр эргээд уулзъя. Түр бай.